Сайн байна уу сонсогчдоо. Спутник Монгол радио 92.5 спортын одоо мэдээ подкаст Галасакаст гэж нэрлэгдэж байгаа. Тэгээд тэрүүгээр та бүхэнд дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. За ерөөхдөө өчигдөр нэг төгсгөлд нэг жоохон 8 минут ярилцаад сэдвээ дуусгааг угаасаа дуусахгүй л дээ. Одоо нэг яг лиг эхлээд тогтворчлол 8 бол явагддгаараа явагдана. За тэгээд Барселонагийн тоглогчийг Ливерпул авчлаа. Өчигдрийн байдлаар миний харснаар одоо нөгөө юу Араухо 2018 онд Барселонад нэгдэжсэн. За тэрийг бол Ливерпул авчлаа. Каталоны багийн төлөө нийтдээ 213 тоглолтод оролцож 14 гол оруулсан. За эдэн оны FIFA дээр үлдээд 14 15 оны FIFA дээр Араухо гэсэн нэртэй довтлогч байдаг байсан, хагас хамгаалагч байдаг байсан, хамгаалагч байдаг байсан. Ер нь айгүй тийм түгээмэл нэр. Тэгээ нөө Барсагийн нэг уналтын үе биш үү? Тийм нэг уналтын үед дээр Араухогийн гарч ирэхээр би гайхаад энэ одоо нөгөө 14 оны FIFA дээр байсан нөхдөө ингээд нэг нэгээрээ гарч ирээд байгаа юм болоо чи тэр бас биш байсан юм байлээ. 18 оны онд одоо Уругвай хамгаалагч Роналдо Араухо Барселонад бол нэгдэжсэн. За тэгээд өнгөрсөн үеэрт бол хэд хэдэн тоглолтод багийн ахлагчийн тууцыг зүүж байсан. Одоо бол Английн Премьер Лигт хүч үзэхээр болж байна. 28 настай хамгаалагчийн. Улирал дуустал зээлэр авчих. Тэг зээлэр минь тийм ээ. Тий. Тэгээд цаашаа худалдаа авах нөхцөлтэй гэрээ инхүү байгуулсан. За ер нь бол 55 сая. Тий. Евро. Фабрицио Романогийн мэдээснээр бол 55 сая. За тэгэнгүүт Ливерпулийн бүрэлдэхүүнийг аваад үзье л та. Одоо Ливерпулийн бүрэлдэхүүн дээр хагас за хамгаалтан дээр хин ордгоор орно. Ван Дайк орж байгаа ч тийм. Тэгж байгаа. Одоо 26-аас 27 оны бүрэлдэхүүнийг ингээд аваад үзье. За 14-р. Одоо Алисон Бекер ойлгомжтой Мамардашвили гүржийн нөхөр байгаа. За хамгаалтан дээр гэсэн чинь Жо Гомес, Виржил ван Дайк, Милиш Киркеш, Конор Брэдли, Жовани Леони, Цимикас одоо өртөл байгаа юм байна. Фримпонг, Жерми Фримпонг чинь нөгөө Баяраас авдаг юм өмцтэй. Галланд тоглож байна тийм ээ. Тий, Галланд Баяр хамгаалагч. Тэр байсан уу? Тийм тэгж санагдаад тах чинь нэг галт зурдаг. Ватару Эндо. Тий Баяраас очсон байна. Ватару Эндо байгаа. За тэгээд ер нь хинийгаа явуулсан. Нөгөө Конатегаа явуулснаас хойш. Одоо ингээд бас нэг хүн хэрэгтэй л байна л та. Тэгэхээр бүр өмнөх хүлрэл дээр чинь хагас хамгаалагч гэсэн Собослайч мөр хамгаалтан дээр үгүй тоглоцсон шүү дээ. Арнес Слотын дор. Гэхдээ Арнес Слот бол ажиллаа өгсөн. Одоо шинэ дасгалжуулагчтай. Борнмутын дасгалжуулагчийг авцсан болохоор бас ямар тоглолт гарах нь гэдгийг бас нэлээд хүлээж ин. За тэгээд Флорен Вирцийг бол маш өндөр үнэтэй авч ирсэн ч гэсэн Флорен Вирц бол өмнөх хүлрэл өөрийгөө баг харуулаагүй. Тэгсэн байна. Тийм болохоор энэ үлрэл бас яаж гаргаж ирэх нь гэдэг нь бас сонирхолтой. Гэтэ ингээ хараад исэн чинь бас их залуу бүрэлдэхүүн тий хагас хамгаалт нь. Тийм ээ. Одоо баг хамгийн хөгшин одоо Энд байгаа юм шүү. Макалистер юм аашин тийм ээ. Энд 33 Энд 33 Макалистер бас 27 бас 27 гайгүй юм тийм ээ. Лиод 23, Гравенберг 24, Вирц 23 тэгээд Макалистер Собослай эднэр чинь 27 25 бас нэлийн залуу бүрэлдэхүүн шүү. Хамгийн ер нь бол нийт одоо бүрэлдэхүүнээс хамгийн хөгшнүүд нөх юм бол за Алисон 33, Эндо 33 за тэгээд араас нь бол 28-та Кез орж ирж шүү дээ. Тэгээ Ван Дайк 35 таа хөгшин. Тийм ээ. За Ван Дайк бол яг хөө тийм. Угаасаа тэнтэй бол юм ярихгүй. Тэгээд 35 таа ч гэсэн нэг 25 таа шиг госч байгаа. Эвгүй шүү дээ. Бас тэр би толгоо гэж бас сайтай л та. Анх Саутгемптоноос Ливерпул чинь тухайн үедээ 70 эдэн саяар авч илаа. Tehát 75 саяар санагдчихэв. Тэгээд авч байгаа. Ер нь Саутгемптоны тоглогчийг ийм өндөр үнд хүрж байгаа. Яг Саутгемптон сайн тоглогч нартай байсан уу гэвэл байсан. Одоо бидний мэдгээр нөгөө Садио Мане Саутгемптонд. За Саутгемптоноос бас Ливерпул руу Лалана явдаг санагдчихэв. Тэгж байгаа. Ер нь ингээд гайгүй тоглогч нар ингээд гаргаждаг. Шнайдерлин бас тухайн үед бас давгүй байсан шүү дээ. Шнайдерлин эднэр нөгөө Евро Тоттенхэм руу очдог чинь Ваньяма байлоо. Нэг хагас хамгаалагч байдаг гэсэн цэвэрлэгээний. Ваньяма, Садио Мане. За тэгээд тэр жилийн чинь Саутгемптон чи их гоё. Грациано Пелле гэдэг бас нэг ламд үзүүлсэн чинь нэр нь хурцдсан байна жил. Тэгээд за одоо Ливерпулээс явсан тоглогч нар гэх юм бол одоо Мохаммед Салах байгаа тий. Трабзонспор руу явсан байгаа. За өөр явсан гэхээр л хин байна.
бас хаалгач нь тий Армин Пичи яваа. Тэр бол Ливерпулээс одоо Хартберг л явсан байна. Австрийн баг руу явсан байгаа. За тэгээд хэнийг явуулчих бас Комосыг явуулсан байгаа. Давтлагч байгаа. Комосыг за тэгээд нөгөө хамгаалагч Мортала нөгөө Дэ явуулсан байгаа. Тий яа. За тэгээд орж ирсэн хүмүүс нэг юм бол тий Пичиг авсан байна. Бас юу лөө Пичиг нэ явсан хүмүүс нь би ер нь сая нэрчлээ. За Ливерпулд ингээд хамгаалтын шугамаа ер нь зузаадах чинь дээрэс нь Испани дасгалжуулагчтай болж байгаа болохоор бас тоглолт нь ямар шүү болох нь гэдэг нь бас нэлээд сонирхол татж байна. Өмнөх ер нь Борнмут дээр чинь манайхлаа Борнмуттай 2 үлрэл дараалаад ер нь хийгүү тоглолцсон. Борнмут бол манайхыг гусчаад ч юм уу тэнцчихэд байдаг талтай. Артетатай хамт актемт байсан нөхөр дасгалжуулагчаар нь очсон. Борнмут ч бас нэлээд Эди Хавыг явуулсны дараа зөвхөн нөгөө хөл бөмбөгийн буюу одоо бизнесийн баг байхаас гадна нөгөө томоохон төсөл эхлүүлээд тэгээ нөгөө Кепа эднэрийг аваад нэлээд үтсэн штэ. Тэгээд яг тэрний бас үндсэн гол тарих нь гэх юм уу эсвэл яг тэр тоглолтын хэв маягийг нөгөө өөрчилсөн. Ер нь Борнмутыг доод лигийн баг юм уу эсвэл дундаж хэмжээний одоо доод лигээс дээшээ гарч ирсэн баг гэхээс илүүтэйгээр дундаж хэмжээний багийн төвшинж ерөөхдөө бол авчихсан. Дундажаас бас дээгүүр рүү орж ирэхээр. Тэгэхээр яг тийм дасгалжуулагч Ливерпулд ирсэн байгаа болохоор гэтээ эхний үйлрэл бол юмыг яаж магаад. Одоо нэг дасдаг тэ дасан зогцдог тийм үйлрэл байгаа. Нөгөө нэг бүр аврагуудын лиг, Европа лиг конференцд ордггүй бол эхний үйлрэл дасгалжуулагч төрүүлэх боломжтой. Бусад үед нь бол шинээр ирсэн дасгалжуулагч төрүүлнэ гэж бодлоо шүү дээ. Одоо миний санаж байгаагаар нөгөө Челсигийн нэг уналтын үед дэр Антонио Конте ирж тэгээ нөгөө бүх тэмцээнүүдээс нь гасагдсан. Премьер лиг рүүгээ нэлээд анхаарал хандуулсан. Тэгээ Конте ирсэн даруйдаа шууд авраг болж исэн санагдаж байна. За Мауриньо бас 2 дахь удаага эрэхтэй нэг авраг болж исэн санагдаж байна. Тэр ихтэй нөгөө Коста, Диего Коста, Дижэ Дрогбага эргүүлж авчираад нэлээд эвгүй үтсэн л тээ. 15 оны Премьер лиг байхаа. За иймэрхүү зүйл болсон байна. За тэгээ Барселонагийн бас тоглогчдыг ярьсан юм чинь Серхио Роберто карьерийнхаа дараагийн уцыг Америк нэгдсэн улсад нээхэр болсон гэж байгаа. За бас нэг утсан дээр хөл бөмбөг тоглодог ч юм уу эсвэл нэг FIFA дээр нөгөө менежер модоор тоглодог хүн байвал Серхио Роберто гэж бид нар сайн мэдж. Нэг дундаж багийг аваад дасгалжуулаад тэрийг нэг ингээд амжилттай номер 1 баг болох гэж явах тэр нөгөө нэг мэдрэмж тоглолтын тэр тоглох айгу гоё байдаг шүү дээ. Тэнгүүд хагас хамгаалтан дээр хүн дотонгууд нь залуу насан залуу. Тэгэхээр нэг илүү дутаагүй гэдгээр Серхио Робертог Барсаас айгу хямдхан авдаг байсан менежер мод дээр. Одоо тэгсэн чинь энэ маань 34 настай болчихж за Барселонод бол тоглосны дараа Италийн Комод нэгдсэн. За нийтдээ 797 минут тоглосон. Одоо бол Galaxy Лос Анжелесын Galaxy-тэй 2028 оны 100 хүртэл гэрээ байгуулсан бөгөөд дахин нэг жилээр сонгох боломжтой гэдэг зүйлийг ярьж байна. За тэгээд Арсенал маань ахаад нэг 3 одоо худалдаа авалт хийх санаатай байгаа гэсэн бас мэдээлэл яваад байгаа. Одоо Team Talk гэсэн нэг юугаар мэдээллийн сайт байгаа тий. Тэрэн дээр нь бас Арсенал бол ялчгүй за нэг төвийн хамгаалагч тий. Зөв вингер тэгээд дахиад нэг товтлогч хэрэг нэг мөнгө хүрэх юм бол товтлогчийг авна гэсэн тийм мэдээлэл байгаа. За тэгээд зарах одоо товтлогч гэх юм бол Габриэл Жесусыг тэгээд Мартинелли хоёрыг ер нь бол явуулах сонирхолтой байгаа гэнэ. Габриэл Жесусын салин дээр ерөөхдөө юу гадах шиг байна. Нөгөө өгтөд авч чадахгүй байгаа. Тэгээд Жесусыг авах боломжтой баг нэх юм бол Наполи ер нь бол сонирхож байгаа гэж байгаа. Харин Мартинелли Галатасарай авъя гэдэг байгаа. Галатасарай бас Мартинеллиг авал бас бүр илүү гоё зузаарч байгаа шүү дээ. Тэгэхээр амар бүрэлдэхүүнтэй болж шүү дээ. Галатасарай Туркийн лиг чинь бүр юу болоод байгаа юм бэ? Амар тоглолч нар аваад шүү дээ. Мөнгө олцсон байна л та. Энэ Туркийн ихтэй хөлбөмбөг ер нь сүүлийн хэдэн жил байгаагүйгээрээ ер нь бол сайжирсан гэж би бүр хараад байгаа шүү дээ. Галатасарай чиглэлтгүү одоо тэр Бешикташ байна, Фенербахче байна. Нөгөө нэг хэсэг бол нэг 29-30 төгөөд баг нөгөө карьерээ төгсөхдөө очдог байсан лиг гэж хардаг байсан бол одоо бас Туркийн лиг хоорондоо бас нөгөө юу их гоётой болчих. Өрсөлдөөн гоётой болчих. Тий, өрсөлдөөн гоё. Тэгээд юунууд нь бас аюу даж хөмчин хөгжин дэмжигчнэр амар цааш ингээд хүмүүст тоглолтлоо ингээд явуулдаг болохоор
яалчгүй бас тэрэнд нь уураад ч юм уу тоглогч нараас очиж магадгүй л дээ. Одоо энэ Galatasaray тэр ингээд аваад үзэхгүй тоглогчор нь Икардиг яард гундаг анш гэж. Тэнгүүтээ санаа барамж өртөн. Тэгэд одоо тэгээ бусд нь болоод тэрэнгүүд одоо нөгөө мэдхгүй биш мэддэг л улсууд байгаа юм л та. Гэтэ тийм топ тоглогч нар бол байхгүй. За тэнгүүд энэ дээр одоо жишээлбэл Galatasaray дээр хин ирэх юм бол Мартинелли очлоо гэж бодох юм бол Лан гэдэг нэг залуугийн Нова Лан гэж байдаг баха. Тэр залуугийн одоо байранд ороод явчихна. Одоо залуул нөхөр байна. Тэгэхээр Galatasaray ингээд зур засах гэж байгаа. Тэнгүүд Fenerbahce энэ жил бас нэлээд давгүй явчих болов гэж хараад энэ ягаад гэвэл Канте очсон. Соёнжуу байгаа. За тэгээд Фред одоо United-д байсан. Фред байгаа. За ингээ Fenerbahce. Гэтэ Fenerbahce энэ жил нэг тийм олигтой 8 хийсэн үгүй бол бас сайн мэдэхгүй. Тэгээд Trabzon энэ жил бас орж ирэх бах тулаанд. Нөгөө хин нь орж ирээд Мо Сала орж ирээд. Тэгээд ойлгомжтой Бешикташ. Бешикташийн хувьд бол Чингис Өндөр гэж нэг залуу байдаг шүү дээ. Тэгж байгаа. Рома тоглолдог гэсэн Чингис Өндөр гээд. Тэгээд Kokchu эднэр байгаа шүү дээ. Тэгэхээр бас давгүй Туркийн лиг бас үзэхэд бас сонирхолтой болцоод байна. За нэг гэхдээ бас нөгөө жигүүрийн тоглогч авлаа гэд хэнийг бас явуулахгүй болов гэж би хараад байгаа. Мартинеллиг бол явуулахгүй болов гэж хараад байгаа. Мартинелли бас нөгөө нэг юм 90 минутын турш гарч одоо гүйдэг тоглогч гэхээс илүү тэр нөө сэлгээгээр орж ирэх тэрүүхэн тэмтэй божигнуулдаг. Одоо United-ийн хувьд бол нөгөө Solskjaer гэж байна шүү дээ. Ойлгоно Solskjaer сэлгээгээр орж ирэл юм хийчдэг байсан. Тиймэрхүү нөхөр юм шиг санагдаад байдیں۔ Тэгэхээр баг юуг бол Мартинелли бол нэг ярихдаггүй. Харин Gabriel Jesus явдгаараа яваал тэгэл ерөөхдөө Зубименди бас явах гэж магадгүй. Тий. Одоо Бруно Гимареш гэж нэг аюултай нөхрийг тэр олж чамж одоо тэгээд хэцүүлтэй тий. Тэгээд нь гарах хэцүү тэгээд суугаад бас хэцүү. Тий. Өрсөлдөө нэмэгдэж байгаа. Тэгээд нас яваад байна. Тэгэхээр ямар ч байсан нэг тоог хідэн жилч гэсэн бас нэг өндөр түвшин тоглоё даа гэсэн бодолтой байгаад байгаа л та. Яг хуу Xabi Alonso Челсигийн дасгалжуулагчаар болоод очсон. За тэгээд Челсигийн хувьд бол тоглогч нар ерөөхдөө бол авах сонирхолтой. Гэтэ ягаад ч хөгшин тоглогч нар аваад байгаа шиг байна. Гарын тий. Тэгээд Челси гэснээс Кокореч нь одоо явцсан ба штэ. Тий. Реал руу бүр яваад ихний бэлтгэлээ хийсэн байна. Тэгээд ихний бэлтгэлийн араас хэлж байгаа. Би одоо маш их баяртай байна. Удаан хүлээлээ. Цаг хугацаа их удаан өнгөрч байгааг одоо санагдсан ч одоо харин одоо би энд байгаа. Өнөөдөр баяхантайгаа хамт бэлтгэл хийж бүгдэнтэй одоо танилцлаа. Чаастан хүмүүрийг илүү сайн таньж мэдхийг хүсэж байгаа. Энэ жил гайхалтай жил болно гэж найдаж байгаа гэж өөрийнхөө бас сошиал дээр нийтлсэн байна. Гэтэл Кореяг авч үзвэл энэ нөгөө нэг хоёр ривал багт тоглож исэн тоглогч нар гэдсэн. Луиш Фигогийн тэр чинь аюултай. Тийм. Барсад амар сайн байж ирсэн аа. Шууд Реал Мадрид. Гэтэ тэр нэг өөрөө тийм дуртаадаа бас яваагүй юм байна шүү дээ. Тийш бол тийм. Одоо тэр Флорентино Перес гэдэг одоо бидний хувьд бол Реал Мадридын ерөнхийлөгч гэдэг утгаар нь мэдээд байгаа. Гэхдээ энэ хүн чинь барилгын компанитай бас нэлээд мөнгөтэй нөхөр байгаа байхгүй юу? Тэр ерөнхийлөгч болохынхаа өмнө Испани тэр нэг үйл хөдлөх хөрөнгийн тэр салбарын нэлээд мөнгөтэй нөхөр. Тэгээд шууд яг тэр нөгөө ерөнхийлөгчийн одоо манай нөгөө улсын хурлын сонгуул ерөнхийлөгчийн сонгуул гэдэг шиг энэ ч бас нөгөө хүн сонгогдож байгаа болохоор нэг мөрийн хөтөлбөр гэдэг юм гарч ирнэ дээ. Мөрийн хөтөлбөр дээр Galacticos гэж орж ирээгүй Луис Фигог би хамгийн түрүүнд авчирна гэж хэлсэн. Тэгээд Луис Фиго болоод ирэнгүүт Флорентино Перес яг ерөнхийлөгч болохынхаа өмнө би ерөнхийлөгч бол чамааг аавна. За тэгээд ерөнхийлөгч болохгүй бол тэгээд авахгүй. Чамд алдаад авах юм байхгүй. Тэгээд 60 саяар авал аавна. За тэгээд нэг юм зүгээр нэг аман тохиролцоо шиг болцсон юм байна. Тэгээд Фиго болоод ирэнгүүт энэ ерөнхийлөгч болооч үгүй ч. Тэгээд өөрөө баг мөнгөтэй болчихно гэж ухааны юм бодоод гэрэн дээр нь гарын үсэг зурцсан чинь Флорентино Перес ерөнхийлөгч нь болцсон. Тэгэнгүүтээ за чамааг судлах хүн тухайн үед 30 сая евро гэж. Паунд ч 30 сая евро гэж. Тэгэнгүүт ингээ барьцаалагдчихлаа шүү дээ. Одоо тэгээ яах юм бэ гэ. 30 саяыг шууд ингээ майгаа хөлбөмбөч өрөө гаргаж ирж чадахгүй шүү дээ. Тэнгүүтээ Барселонад очингуудаа Барселона болоод ирсэн чинь тийм их мөнгөийг бол бид нар төлж чадахгүй гэд. Тэгээ барьцаанд оронгуудаа Реал Мадридын тоглогч болж байсан гэх ч юм уу. Өөрийнхөө сонголтоор биш. Өөр чин бүр үзэн ядагдаагүй Реал Мадрид болон Барселона тоглож ирсэн тоглогч гэх юм бол Роналдо. Тий, Назарио де Лима. Бага. За тэгээд хин Луис Энрике байдаг шиг санагдаад байгаа юм. За бас байж магадгүй байх тийм ээ. Одоо бол сайн санахгүй байна. Энрике бол яг Барселонд бол
гялдж явж байсан. Яг Реалд нь яаж тоглож байсан ерөөс санагдахгүй. За тэгээд одоо нөгөө манай Кокореч ингээд Реал руу очсон байна. Тэгээд бас ингээд яриад байгаа. Одоо Моринтэй хамтран ажиллах байгаа тухайгаа бас яриад байгаа. За мэдээж Реалын төлөө тоглохын ач холбогдолтой болон одоо Сантьяго Бернабеу зингэлдэх одоо хийх дебют тоглолтыг одоо хүлээж байна. За Морини одоо өөртөө маш их ихтгэлтэй тий альва маш энгийн. Гэтэ байгалийн байдлаар одоо хийдэг хүн гэж байгаа байхгүй. Одоо бид талбай дээр өөрсдийн чаддаг зүйлзэл одоо хийх хэрэгтэй. Хамгийн гол нь тоглолтоос таашаал авах гэж байгаа. За тэгээд мэдээж би Реал руу яагаад ингээд орсноо бас яриад байгаа байхгүй. Мэдээж одоо хүүхд байсан энэ тоглолтуудыг бас үздэг байсан. За аврууд лигт хамгийн их одоо амжилт хүргэжсэн баг. За тэгээд Барнабеу дээр янз бүрийн камбэкүүд, гайхалтай камбэкүүд хийжсэн. Одоо бүгдийн би ингээд гаднаас нь харж исэн бол одоо өөр ингээд дотроос нь ингээд харж дотроос нь дахин нэг тийм түүхийг одоо биелүүлэх боломжтой гэдэг. Тэрийг бол дотроо ингээд төсөөлөд бас ингээд ийшээ орж байгаа гэж байгаа юм. Тэгээд Морини ирснээс хойш бас нөгөө хид хидэн шинэ дөрмүүд гаргасан байна. Тэрийг харсан уу? Тэрэн дээр нэгж байгаа. За нөгөө Реалд нэг дарангуулагч байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо тийм дарангуулагч байхгүй хаа гэж ярьж илээ. Морини өөрөө дарангуулагч бас өөрөө диктатор болсон. Тэр бол ойлгомжтой. Тэгээд за Морини эрэхтэй нэг хид хидэн юм зүйлсүүд гаргасан байгаа. За багт бол од гэсэн хүн байхгүй. Бүгдээрээ биеинтэйгээ адилхан гэсэн тийм хамгийн ихний тийм зарчим байгаа. За хоёр дахь зарчим гэх юм бол бэлтгэлдээ хоцрох боломжгүй. Бэлтгэлтэй үед бэлтгэлийнхаа цагийн өмнө заавал очсон байх хэвээр. За тэгээд хоолондоо идэхдээ бүгдээрээ хамт хоол идэнэ. Тоглогч нар, дасгалжуулагчийн баг одоо хамт олон гэж ер нь бол яг энэ процесст оролцож байгаа бүх хүмүүст нэг хамтдаа хоол идэнэ. Тэгээд бэлтгэл авах юм бол бэлтгэлээ авчаад одоо нэг эмчилгээ гэж тий. Эмчилгээний зөвхөн хөл мөгийн баатан дотор одоо эмчилгээ хийнэ гэж байгаа. Одоо нөгөө тренинг центр дотор л хэрэглээд бол явж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ бол яг нөгөө хөлбөмбөгийн баазаас явахгүй гэж. Ийм хийдийн ийм зүйлсүүд яасан ба. Тэгээд мэдээж чөрчих юм бол дандаа нөгөө торгуултаа. За эдгээр Моринигийн торгуулч нь тэгээд мөнгө зөвхөнгөөс гадна бүр сэтгэл зүйн дарамт толно шүү дээ. Дарамт тэгээд одоо тэр сэлгээнд мөнхийн суuna гэсэн цаа чин тэгж л дарамтлаа шүү дээ. Яаж дарамтлаа шүү дээ. Тэгээд дээрэс нь яг тэр Могийн тэр нэг хүн таньдаг гэх юм уу? Тий. Яг хөлбөмбөгийн салбараас орж ирсэн яг тэр хөлбөмбөгч гэхээс илүү тэр хил шинжилгээний салбараас орж ирсэн үү шүү дээ хөлбөмбөгт орчуулагчаар байсан. Тэгсэн. Тэгээд яг тэр нэг хүн таньдаг одоо яг тэр тоглогчийг яаж тоглуулвал эсвэл яг ийм ямар аашсан характертай гэдгийг мэддэг. Тэгээд тэрүүгээрээ ерөөхдөө нэг юм тактикийг тэр нөө сэтгэл зүйтэй нэг юм холбодог юм шиг санагддаг шүү дээ. Ягаад тэр ярьж байгаа хэрнээ Златан Интер Миланд байхад нөгөө нэг очиж байгаа шүү дээ. Интер Миланы требл авдаг үе дээр муу дасгалжуулж байгаа. Тэгээд хөлн нэгүү болсон ч илүү тоглолтын дунд нэг эвгүй юм болцсон юм шиг байгаа. Тэгээд нөгөө сэлгээгээд гуйгаал ингээд Златан ингээд яваад байдаг. Морини болоод тэрэнгүүд толгойд өгчөөд тоглуулад байсан. Тэгээд тоглоход туссан нэг гол оруулаад тэгээд ер нь ингээд ядарсан ч гэсэн ингээд бүр ингээд дотрын нэг шарын малтаатай байсан. Златан ч угаасаа тийм одоо шарлах тусмаа ингээд амар болоод байдаг. Тэрийг мэдчихэж байгаа болохоор Морини суулгадгүй ч юм уу. Тэгээд сая сүүлд бас Тоттенхэм дээр дасгалжуулагч хийж байхдаа тэр чин Праймийн хийжсэн санагдаад байх юм аа. Тэр нөгөө Манчестер Сити, Арсенал, Тоттенхэм гэдэг нэг бүтэн улирлын нэг баримтат кино хийдэг. Тэрэн дээр Морини Тоттенхэмийг дасгалжуулж яхад нөгөө Деле Алиг өрөөндөө дуудаад би өчигдөрхөн залуу байсан. Нэг мэдхэд одоо ийм болцсон байж байна. Яагаад би чамд ийм ярьж байгаа чи харамсмаар зүйл хийвээ гэдэг. Деле Алиг яг хэлээл тэгэл дууссан. Тэгээ одоо Деле Али хаана тийм ээ. Тийм чөлөөтэйг Тоттенхэмээс буугаад Эвертонд очоод Эвертоноос МК Донс дээр очсон санагдаж байна. За тэгээд одоо чөлөөтэйг гэж одоо бүр нэг хөлбөмбөс гараа авчихлаа шүү дээ. Тийм Кристал Паласын эсрэг тэр нэг юм холоос бөмбөг эрэнгүүтээ нэг тогтоогоод эргэж хараад нэг гуйддээ шүү. Тийм одоо талантд буюу авиаслыг тоглогч байсан. Тэгээ Деле Алигийн хувьд нөгөө яг нөгөө гэр бүлийн асуудалтай нөгөө баг насны травма гэл янз бүрийн зөвтгөх зүйл байгаа л баха. Гэхдээ энэ талаар Морини жишээлбэл одоо юм сануулж ирсэн гэхээр ер нь тийм хүн таньдаг тал дээр нэлээд бас юм мэдрэмжтэй юу юм болоо одоо дасгалжуулагч юм болоо гэж ерөөхдөө бол хараад байгаа. Одоо нэг Кокорег бас яагаад юм болж байгаа үстэй гэдэг нэг урт устай гүгдэд тийм гэж
нэг тийм нийтлэл нэгсэг явуулсан шүү дээ. Хүмүүс мэддэггүй шүү дээ. Ягаад ийм урт үстэй, буржгар урт үстэй тэгээ тэрийг боож маахгүй ингээд сэгсрээд тоглоод байдаг гэхээр хүүхэд нь аутист юм лээ. Тий, тэгээд хүүхэд нь тоглолт үзэхээр талбай дээрийг тэр үсээр нь аавгаа таньдаг гэж байгаа. Тийм болохоор тэрэнд хүүхдэд зориулж ингээд өсөө ерөөсөө ингээд өөрчлөлтгүй яг ийм буржгараараа урт үстэй байдаг гэж байгаа. Бас тийм гой сонирхолтой байна. Санаа бас утгатай байгаа. Хүмүүс бол мэдгүй энийг сэгсичээд ингээд ярьдаг байсан бол одоо бол тэрийг мэдчихэд хүмүүс ерөөсөө сэгсичээд гэж ярих болчиход байгаа. Тий, зүгээр л Кокурея л байна гэж ярьдаг гэсэн. Кокурея ихтэй бас анх Челсид нөгөө Грэхэм Поттер Брайтны дасгалжуулагч Челсид очичингуудаа Брайтон тоглож исэн хүмүүсээ ерөөхдөө бол аваад. За тэгээд тэр дунд нь Кокурея, Кайсейдо хоёр байсан санагдаад байна. Кокуреяг хавчуулгахдаа нэлээд өндөр үнэтэй хавчуулгадахаар нь би энэ яасан сонин дасгалжуулагч гэж Челсид нөгөө мөнгө илүүтэй гарцсан юм байх гэж тухайн үед бодож ирсэн. Гэхдээ Кокурея бол яг тэр үндэ бол яг тулгаж л тоглож байна. Одоо хиний оронд Аспиликотигийн оронд орж байгаа шүү дээ. 100 жигүүр дээр хэрэг. Тийм баг шүү тийм. За тэгээд чөлөөт агент гэж ярьжсэнээс чөлөөт агентийн статусаар Алексис Санчес 37 наснда хатаа гэд шинэ клуб руу очижээ. За тэрний юу гэсэн бол одоо Канадын Club de Foot Montreal гэсэн баг руу очсон байна. За тэгээд тэр нь бол мэдээж одоо MLS тоглож байгаа. MLS тоглодог тийм баг байгаа. За тэгээд нэг 2 жилийн тийм юу та 2 жилийн хугацаатай чөлөөт агентаар гэрээсэн байна. За тэгээд Санчесийн бол тоглож исэн багууд нь бас нэрлэх юм бол нэлээд урт юу байгаа. Хамгийн сүүлд бол Севилид очсон байсан. Севилийн өдөр 30 тоглолт хийгээд нэг 4 гол гэж 2 ассист өгсөн байна. Харин бол өмнө бол мэдээж за Барса тоглож исэн, Арсенал тоглож исэн, Манчестер Юнайтед, Италийн одоо Удинезе, Интер. За тэгээд Чили, Кабрело, за тэгээд одоо бид нар аягүй сайн мэддэг Кола тэнцээ бас тоглодог байсан байна. За тэгээд Марсель тоглож. Одоо ингээл тоглоогүй лиг, тоглоогүй баг гэж бас баг байхгүй. Ер нь нэлээд тэнцээ дуусаад тийм ээ. Тэгээд очиж байгаа одоо тэр лигийн дандаа тэргүүлдэг том багуудад тоглож байсан. Барса, Арсенал, Манчестер Юнайтед гэр амар том нэрүүд байгаа ш тийм ээ. За Италид бол Удинезе, Интер гэж бас амар нэр байгаа хгүй. Энэ Монреалыг энэ хин тоглож исэн санагдаад их юм. Монреалд Дижээ Дрогба тоглож исэн санагдаад их юм. Сүүлд нэр нэг Канада явна нэг тийм үү тийм байна магадгүй. Тэгээд бас Анри дасгалжуулагчаар нь нэг жил 2 жил гаруй ажиллаж исэн нэг юм. Канадад гэхдээ 2 клуб байгаа. Энэ Томас Мюллер чинь бас тоглож байгаа шүү дээ MLS дээр. Тий. Томас Мюллер энд байна уу байхгүй нь. Эсвэл өөр Торонтод нөө. За тэрийг бол сайн санахгүй байна. Чөлөөт агент ярьснаар Душан Влахович чөлөөт юм байна. Жейден Санчо чөлөөт байгаа юм байна. Кьезе чөлөөт, Фабиньо чөлөөт, Горецкаг бас Барса авах гэж үзээд байгаа юм билээ шүү дээ. Чөлөөт агент болцсон. Нөгөө Родри чинь бас бүрэн Барселонод очоогүй байгаа юм байна. Тэгснэ бас Реал Мадрид Родриго алдсан гэсэн чинь Зубимендиг сонирхоод эхэлсэн гэдэг. Нэг иймэрхүү шуумууд бас давхар гараад ирсэн. Хэн бас байна? Нөгөө Дани Сибайос. Тэр чөлөөт Зинченко, Брозович. За тэгээд Риотаро Ито, Адама Трауре, за Алан Тонзебе гэд айгүй олон чөлөөт агентд. Сая тэгээд Хусано бас дөнгөж өчтөр Ситигийн баазыг орхисон гэсэн айгүй огцом орхисон гэсэн тийм мэдээлэл явуулсан. Тэгээд яг яасан болоод би бас хайгаад сайн олсонгүй. Гэтэ дараагийн юм дээр бол хойлоо бас тэргээр бол сонирхолтой байгаа. Ман Сити дээр тэгвэл очсон одоо дасгалжуулагч бол өөрийнхөө юу гэж харахгүй байна те. Тэгвэл хэрвээ тэгэж орхиод гарцсан гэж аваад бол Энзо Мареска гэдэг нөхөр байгаа штэ. Челсигийн дасгалжуулагч хийжсэн санагдаад байна. Одоо юун дээр эхлээд Лес юу вэ? Гараа нь болоод ирэнгүүт Микел Артета Арсенал руу явсны дараа Пеп Гвардиолагийн туслахаар очоод тэгээд Пеп Гвардиолагийн туслахаар байжгаад одоо залууч туслахаар байжгаад Лестер руу очсон жилдээ доороос нь гаргаж ирдэг санагдаж байна. Тийм баа шүү. Тийм Мареска гаргаж ирээд тэгээд
3 жил дасгалжуулагтай яг нөгөө нэг Варди, Канте, Махрезийн нөгөө нэг явцны тэд нар нэг яваад нэг жил 2 жил нэг санжигласан шүү. Премьер лиг дээр нэг үлдээд ингэ. Тэгээ яг Варди бүр мөсөн яваад одоо нөгөө Каспер Шмайхел эдэрч байхгүй болцсон байхад бас нэг тогтоодог нөхөр нь Энзо Мареска байж таарж байгаа. Тэгээд 24-өөс 26 онд Челсид очоод Челси ч нэг баахан дасгалжуулагч нэг солидгүй юу? Жил баг хэдэн хүний солиог нэг яаж исэн тийм ээ. Рекорд баг гэвдээ. Тэгээ нэг баахан боржуурстэй нэг шилжсэн дрэдлогт нөхдүүдийг авсан. Тий. Грэхэм Поттер байжснаа, Почежино болоо, Дензо Мареска болсноо, Лиам Росинор гээд ингээ бараг 5 6 дасгалжуулагч ерөөхдөө ингээд солигдсон. Тэгээд гэхдээ нөгөө хамгийн гол нь Мареска ч нөгөө юу хиний туслах байсан гэдэг утгаараа Артетагийн Пеп Гвардиолагийн туслах байсан гэдэг утгаараа Манчестер Ситид ялчгүй драфтын нэгээр ингэж орж ирсэн л да. Тэгэхээр яг уу жоохон юун дээр бас байхгүй юм шиг байна л да бодоод тахны энэ өөрийнх нь төлөвлөгөөний дунд нь одоо энэ хусаан бол байхгүй л болж тарах гад байна да тэгвэл. За Атлетико Мадрид бол бас нэг одоо нэг нөхөрсөг тоглолтууд нэг тийм нөхөрсөг лиг маягийн нэг явагдаад байгаа шүү дээ. Тэгээд сүүлийн 2 тоглолтод хойлонд хожигдсан байсан. Нэг нь Манчестер Юнайтедээс нөгөөх нь PSG байлоо юу вэ? Нэг ямар нэг багт бас нэг хожигдсан байсан. Тэгээд Атлетико бол өөрийнхөө бас дэлхийн авраг хүнийг одоо хагас хамгаалж Тиаго Алмадог явуулсан байна. Одоо Ривер Плейт рүү явуулсан байна. Нутаг үлдсэн юм багтаа нэг гэсэн чинь. Тэгээд нэг 3.5 жилийн гэрээтэй. Тэгээд нэг 20 сая евроор явсан байна да. За энэ жил ерөөхдөө бас Барсаас Серхио Роберто явчих. Серхио Роберто харин тий сая Америк руу явчихлаа. Бас Лос Анжелес Галакси явсан байна тийм ээ. Тэгэхээр яг яах юм бол самтгүй байна. Ер нь Комогийн хувьд бол одоо энэ жил Комо дээр яг ямар 8 яаж орох нь гэдэг зүйлийг бас сайн хармаар нь ягаад гэхээр одоо нөгөө Европт үзнэ. Тэгээ нөгөө жижигхэн стадионтой шүү дээ. Жижигхэн стадионтой болохоор тэр нөгөө билеттэй холбоотой асуудлууд бас нэлээ энэ жилээс яригадаад эхэлж байгаа юм шиг байна лээ. Тэгэхээр энийг бас яах вэ, ийх бол гэдэг зүйл бас яригдчихэл байна. Өөр чинь юу яасч байна? Энд чинь нөгөө Манчестер Сити нөгөө Барсад төр уучлаарай гэсэн тийм мэдээлэл явуулж байна. Нөгөө Родриг явуулна гэсэн чинь отоохондоо явуулахгүй гэдэг мэдээлэл явуулж байна. Гэхдээ нөгөө Романо бол зүгээр одоо энэ бол зүгээр нэг юм бичиг цаасны асуудал байгаа. Утгагүй тэгээд Каталоны баг шинэ одоо нэг тийм шинэ гэрээ явуулах байхаа гэсэн тийм мэдээлэл явуулдаг байгаа. Энэ ч албан ёсоор бол яваагүй байна. Тий, албан ёсоор бол яваагүй байна. Энэ жил чинь бас ер нь ингээ хараад байсан чинь Манчестер Сити 8-га айгүй гоё хит юм шүү дээ. Одоо Кличи Ханачо гэж одоо Нигерийн товтлогчийг 1 саяар авангуудаа 20 хэдэн саяар юу дээр Лестер зарцсан. Ер нь ингээд авсан тоглогч нарыгаа бид нар л үнэтэй тоглогч аваад байл гэж хараад байгаа боловч үнэтэй авсан ч гэсэн тэднийг илүү үнэ хөргөж зараад байдаг. Энэ жил Аканжига Интер руу явуулсан. Тэгж байгаа. Натаниэл Акег бол Фенербахче руу явуулсан. Бернардо Силваг Реал Мадрид руу, Джон Стоунс чөлөөт агенттэйгээр Интер руу. За тэгээд бусд нь ч одоо тэгээ яах вэ? Джеймс Траффорд гэдэг нэг хаалгач байсан, залуу хаалгач байгаа. Уул нь Английн яг нөгөө хиний араас орж ирэх хаалгач байхгүй юу? Нөгөө Эвертоны хаалгач юм билий. Эвертон гэж нү? Тийм, нөгөө Англи шиг Пикфордын араас орж ирэх гэсэн. За ингээд задлж ярихаар ингээд цаг нь болчихсон. За. Манчестер Сити Мароккогийн шишээгийн тоглолцыг Айбт Буадиг авсан байна. За. 18 настай тоглолч 129 сая евро гаргасан. Ийм